Огши өргөө бол одоо яг энэ хэсгийг ороод ирнэ байгаа гэсэн. Ногоон дээвэртэй. Тэр доороос дэшээ өсгөд ногоон дээвэртэй өндөр уулын ороод цааш очно гэж ярьж байсан. Тэр чи энэ дунд байгаа. За ингээ бурхны шинтнүүдийн хувьд бол ингээд нар зүв тойрог хэлбэртэйгээр бурхан шүтээ, сувраг шүтээ нэг гороолж тойрч эргэл мөргөл үлддэг ийм зан үйл үлддэг. Ялангуяа ихтэй багш нарын өргөө ордон сүм хийд одоо тийм айцтай энергитэй газрыг тойрч одоо буян үлддэг ийм зан үйл үлддэг. Тэр дагуу энэ одоо далайн өгшийн өргөөг тойруулаад энэ горооны замыг одоо бий болгосон ингээд нилээд алсуураа нилээд юм том тойрог юм газар байгаа. Эндээс эхлээд одоо энэ горооны зам нь эхэлж байгаа гэсэн үг. За Дарамсалаа төвдүүд хизээ суурьсан байх гэхээр 1959 онд энтгэхэд дөрвж ирсний дараа эхлээд өмнөд энтгэхт Даржаалангаас өмнөд энтгэхт байжгаад 61 онд одоо цагаагаарын хувьд бол одоо төвд нутагтаа ойролцоо ийм уур амьсгалтай гэдэг энэ газар суурьших эрх өгсөн. Анх бол одоо 50 жилийн хугацаатай эрх олгосон гэж ингэж ярьдаг. Тэр үеэс эхлээд энэ төвдийн одоо суурьшлын бус бий болоод энэ тэгтэх төвдийн дөрвөстийн засгийн газар төвлөрсөн ийм газар байна. Энэ хэсэг бол далайн өгшөө ордон өргөө ингээд баригдсан. Доошоо доод хэсэгтээ бол засаг захиргаанд байж идэг. Найчин чуужинд бараалахаар бол бид нар засаг захиргааны тэрүүгээр орно гэсэн үг. Ингээд хэдүүлээ ингээд горооныхан замаар ингээд тойроод эргэл мөргөлийн ажиллаа хийгээд сайхан залбирал татгалаад бол явнаа гэсэн үг. Ер нь ихэвчлэн энэ бол одоо далайн өгшөл өөрөө бурхан багшийн одоо лагшин зарлиг тааллын одоо 3 дүрийн одоо тааллын шүтэн буюу одоо Жанграасаг бурхны хуйлгаан гэж үздэг шүү дээ. Жанграасгийн хуйлгаан. Тийм учраас энэ горооны замын туршид бол Жанграасаг бурхны зүрхэн тарин Умманы бадны хөм гэдэг тариныг бол янз янзын байдлаар одоо ингээд тэнд харагдаж байгаа чулуу хавтгай чулуун дээр сийлсэн, модон дээр сийлсэн гэдэг ингээд маш олон янз янзын байдлаар дан Умманы бадны хөм гэдэг тарин байж байгаа. За энэ сахиус дарцагнууд болохоор одоо Жанцсан зэмөө бунжин хиймрийн дарцаг гэх мэтчлэн төрөл бүрийн хиймрийн дарцагнууд байгаа. Яг манайхан энэ зарим нь дарцгаан өлгөж байдгийн. За зарим нь бол яг гэртээ очиод миний нөгөө төрний хэлсэнчлэн өөрийнхөө одоо газар орондоо өргөл зохимжтой юм уу гэж ингэж хэлдэг. Төв хэсэгтээ бол бүр том ингэ дарцаг хэсэгдэг байгууламж байсан. Сая ковидын үеэр тэднийг цэвэрлээд оронд нь далайн өгшөө одоо архивын тийм лайбрари архив барьсан бэл. За тэгээ яагаад Умманы бадны хөм гэдэг тарин одоо энд одоо их олон энэ мөргөлийн замын туршид бичээд байна гэхээр далайн өгшийн одоо жишээ нь гол шүтэн бол Жанграасаг буюу одоо мэлмээгэр боловч бурхан байх нь шүү дээ. Бурхан багшийн лагшин зарлиг тааллын шүтэн. Тэгэхээр Жанграасаг бурханы зүрхэн тарин улсын Умманы бадны хөм гэдэг тарин ямар утга учиртай агуулгатай тарин вэ гэхээр хамгийн товчоор хэлэхэд гэдэг үг нь 3 үсгнээс бүтдэг. Одоо жишээ нь энэ А О гэдэг. Энэ бидний бие хэл сэтгэл гурвыг одоо илэрхийлж байгаа гэж ингэ тайлбарладаг. Умаахум. За майны гэдэг үг бол эрдэнэ гэсэн үг байна. Зиндмэн чандман гэж манай монголчууд ярьдаг штэ. Энэ санскрит үг. Дуудлагаараа нутгийн аялгаар ч юм уу дуудлагаараа зарим нь зиндмэн гэж зарим нь чандман гэдэг тэрний майны гэсэн үг, эрдэнэ гэсэн үг. Энэ одоо бод сэтгэлийг бэлэгддэг, илэрхийлж. За бадам гэдэг үг, бадам, лянхаа, англиар лотус гэдэг шүү дээ. Энэ бадмай гэдэг үг бол лотус гэсэн үг. Лянхаа цэцэг одоо ямар байдаг гэхээр хэдийгээр шавар балчиг юмд ургадаг боловч маш цэвэр цэмцэгэр одоо юм сайхан байдаг учраас бидний одоо мунгарсан сэтгэл оюун төгс төгөлдөр болох одоо тийм ирээдүй боломжийг бэлэгддэг. Тэгэхээр энэ хоёрын одоо нийлээд юу илэрхийлж байна гэхээр бидний бие хэл сэтгэл цэвэр ариун одоо бодийн сэтгэл за дээр нь одоо юм сүзэгдлийн мөн чанарыг бодтойгоор танин барих оюун ухаан хоёрыг төгс төгөлдөр хослуулан хөгжүүлж чадах юм бол энэ бие хэл сэтгэлийн үйлийг чинь энэ хум гэдэг үг нь 5 хэсгээс бүрдэж байгаа. Энэ үндсэн хаа байгаа. За энэ уу байгаа. Энэ ингээд оо гэх мэтчлэн ингээд энэ зурааснуудаас 1 2 3 4 5. Энэ болохоор бидний сөрөг одоо хүн болгонд байдаг сөрөг 5 одоо сэтгэл илэрхийлж байгаа. 5 муу сэтгэлийг илэрхийлж байгаа гэсэн. Тэгэхээр товчхондоо юу гэхээр бид бие хэл сэтгэлээрээ бурхан багшийн айлдвар сургаалыг эрхэмлэн дагаж бусдыг одоо асрах энерх асрал инэрлийн сэтгэл юм сүзэгдлийн мөн чанарыг танин барих тэр бэлэг оюун ухааныг төгөлдржүүлж чадах юм бол 5 одоо хорт сэтгэлээс ангижирч төгс төгөлдөр хүмүүн болон цаашлаад бурхны утгыг олох юм
боломж бүрдэх юм аа гэж хамгийн товч майны тайлбар бол энэ шүү. Маш олон тайлбар зүгээр хамгийн хялбарчилсан байдлаар тайлбарлахад яагаад Умааны Батныхам гэдэг тариныг хүн болгон уншаад байдаг юм бэ гэдгийг утга учир нь тэр төгс төгөлдөр хүн болох тэр зам мөрийг засах тэр одоо энерги эрчим хүчийг тухайн цогцлоох энэ одоо шид энэ таринд байдаг учраас хэдэн мянган жил хичнээн сая жаваахан хүмүүс сэтгэл зүрхнээс унссан энэ адидд орсон юм үсэг байна шүү дээ. Умааны Батныхам гэдэг тарин чинь одоо энэ байна шүү дээ. Ингээ харахаар ингээ дан Умааны Батныхам байх чинь. Энэ бол мөний мохомны шагжамны сохо бурхан багшийн зүрхэн тарин байх. За ингээ тэгээд Умааны Батныхам гэдэг таринаа уншаад тэгээ гороогонд орно. Гол хэсэгт нь бол горооны төв хэсэг байгаа. Тэр хүндээ тэнд бас нэг жоохон тайлбар хэлдэг. Майнаас илүү номгоо, махнаас илүү хоолгоо гэдэг монголчуудын үг биш үү? Тэр утга учир чинь ийм саяны тайлбартаа ерөнхийдөө ойролцоо. Сая Номд 3 улс гэж ер нь одоо буддийн их хөлөгний уламжилд хэлэгддэг нэг тийм хэлц байдаг. Номд 3 улс гэхээр эхнийх нь энтхийг хэлж байгаа. Бурхан багшийн одоо ном сургаал дэлгэрсэн учраас хоёр дахь нь төвдийг хэлдэг. За гурав дахь нь болохоор Монгол манаа ингээд энэ 3 улсыг бол номд 3 улсаа гэж юм. Нэрлсэн нэр том юу. Хуучны ном судрууд бол их хвчсэн дэлээд түгээмэл байдаг. За энэ ингээл хэмрийн дарцгууд ингэж байрлуулаад хоёр талаараа тэгээд замын туршид ийм майны өсгнүүд бүтээсэн. Энэ бол яг нөө сэтгэл өглөг байдлаар хүмүүс өөрсдөө мөнгө төгрөгийн нөгөөд энд ингэ бичдэг хүмүүс байдгийг. Тэгэл бэлтцүүд нь байж байгаа. Тэрэн дээр нь майны үсэг, ерөөл магтаал юмнуудыг нь бичээд одоо наа чин жишээ нь энийг ивент тэтгэж хөвлөсөн хүнийг бичсэн байх шиг байна. Жанграсгийн магтаал бичсэн байлаа. Манай дэлгэрсэн бурхан багшийн айлдвар сургаалын уламжлал нь бол их хөлөгний уламжлал. Ер нь бурхан багшийн айлдвар үндсэндээ хоёр хэсэг хуваагдсан. Их хөлгөн, баг хөлгөн гэж. Их хөлгөн гэдэг нь бол хойд энтхийн буддизм гэдэг олон улсын нэршилтэй. Энтхийн хойд хэсгээр зонголон таарсан. Баг хөлгөн нь урагшаа Шри-Ланк, Тайланд гэх мэтчлэн Азийн өмнөд хэсэг рүү нэлээд төлхөө дэлгэрсэн. Их хөлгөний шашинтан одоо ялангуяа хуурга хүмүүсийн гол зорилго зоригдол юу байдгүй гэхээр их улсын 6 зуул хамаг амьтанд туслах тийм асрал инэрлийн сэтгэлийг энэ дөрөнд цогцлоох юм ам тангарахтай байдаг. Их улсын 6 зуул хамаг амьтан гэдэг нэг юм яриад байдаг шүү дээ. Тэр чинь их хөлөгний уламжилт шашинтай хүмүүсийн гол одоо зоригдол сэтэл үүсгэх сэтэл нь 6 төрлийн хамаг амьтан бүгд амар амгалан байх болтгоо гэдэг тэр сэтэл. Тийм учраас бүгдээр нь одоо чи даян дэлхий байтугай 6 гэдэг чинь одоо доошоо биднээс адгуус тэгээд тэрнээс доош там бэр дээшээ бол тэнгэр асуур гэдэг ингээд 6 төрөл байх нь шүү. Тэр бүгдийг амар амгалан сайн сайхан бай зовлонгийн балчгаас алах алс гэдэгтээ бурхны хутгийг олох энэ одоо ариун дээд ерөөл барилга дучрах болтгоо гэдэг ийм ерөөл залбирлыг тавьдаг. Дашрамд миний үйл хэрэг бүтэх болтгоо гэдэг. Их хөлөгний уламжилт одоо шашинтнуудын гол зоригдол бол эхлээд бий биш шүү. Яг номондоо бол тийм юм. Миний юм эхэлж бүтээрэй гэж залбирах нь гол асуудал биш байна шүү дээ. Нийтийн тусад залбираад тэр дор дашрамд миний ажил үйл бүтэх болтугай гэж залбирч тэгж байж нөгөө залбирал чинь илүүтэй залбирал болдог. Гол номонд л тийм юм. Гэхдээ бодит байдал дээр эхлээд бид өөрийг л бодож байгаа юм уу? Эхлээд өөрийгөө тэгээд одоо юу гэдэг ингээрүүл ахтуу хамаатан садан хав өөрийнхөө бодоод тэгээд цааталт нөгөө алаг нүдэн 3 сая гаруй монголчуудаа тэгээд цаашаа явах юм бол дэржигтэй даян дэлхийн амар хүмүүс байгаа. Хүмүүн төрлөختнөө одоо бодож байгаа ихэнх юм. Яг номын зүүн бол тийм юм.
Бүх одоо бүгдийг ч байг. Би бол одоо хилдэг хүмүүс. За тэр бүгдийг дээдх доодох бүгдийн байг. Ядаж энэ дайны дэлхийд амар амгалан байх болохоо 8 тэрбум хүмүүс нь эсэм мэнд байх болохоо тэр дундаас тусгаалаад элэг нэгт Монгол түмэн 3 сая гаруй хүмүүс минь эсэм мэнд дэнгт харьцлах шалтгаан зовлонгоо орж хултгай гэж энэ ариун давшин газруудад явж байхдаа залбирал даатгал үйлдэрэл гэж хүмүүстээ хилдэг. Баг хулган нь болохоор Баг хулган бол өөрөө эхлээд одоо гигээр их зориг тавьдаг. Тэрнийхэн дараа бусдад туслая гэсэн сэтэл үүсгдэг. тэгвэл бид нар баг хулганы юм хийгээд байна. Эхлээд өөрийгөө тавьчих гэдэг юм шүү. Санскритаар ерөөл уншиж байгаа шүү. Гэтэ бурхны шишний Тэ ер нь бол энэ Тэрвада баг хулганы лам байл. Баг хулганы бурхан